Монголын орчуудын эвлийн А урлан дээр ирлээ. Канвастай зочин байна. За энэ удаа Тамир их чихээ урлагаар ороод одоо энэ канвас дээр зураг зураад гарна гэж бодож байна. За орцгоё. Сайн байна уу? За сайн байна уу? За сайн байна уу Тамир их чихээ? За сайн байна уу? За канвастай зочин ирлээ. За дүүгийнхэн зорилго энэ канвасан дээр миний бодож байгаа зүйл бол таны яг зургийн арга барилаар нэг зураг зурж сурмаар байгаа байхгүй. Гэхдээ айгүй л хялбар ингийн нэрэл байж бодоод. Та надад туслах уу? За болно. За тэгээ. За үзээд ал тий. Тэгээ. Баярлалаа. Ихчтэй бол маш их баярлж байгаа. Яагаад вэ гэхлээр энэ ярилцах боломжийг дээр нь бас ингээд зураг зурж сурах боломжийг олгож байгаад бол талархалтай байгаа шүү. Энэ удаагийн дугаарт бид Монголын орчуудын эвлийн гишүүн, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, авьяаслаг зураач Шарвин Тамирыг онцолж байна. Тэрээр Монгол зургийн уламжлалыг орчин үеийн хиллэгтэй хослуулан, дотоод болон олон улсын үзэсгэлэнт өөрийн бүтээлүүдээрээ оролцож, нэр алдраа цорайтуулсан уран бүтээлч юм. 2002-оос 2007 онд Соёл урлагийн их сургуулийн дүрслэх урлагийн дээд сургуульд Монгол зургийн ангид суралцсан бакалаврын зэрэг хүрсэн тэрээр 2008-аас 2010 онд Монгол улсын боловсролын их сургуульд магистрийн зэрэг хамгаалж 2019 оноос Бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны багшийн их сургуульд урлаг судлалын докторантурт суралцаж байна. Тамирын уран бүтээл 2016-аас 2022 онд зураач, нууц, хором, дүрсний хувирал, хайрын салхи зэрэг бие даасан үзэсгэлэнгээрээ Монголын урлагийн хүрээлэлд өөрийн гэсэн орон зайг бий болгожээ. Түүний бүтээлүүд Оросын холбооны улс, Япон, Бүгд найрамдах Хятад ард улс, Бүгд найрамдах Солонгос улс, Америкийн нэгдсэн улс, Тайван зэрэг улсад 30 гаруй хамтарсан болон олон улсын үзэсгэлэн тавигдсан нь түүний авьяасыг дэлхий таниулсан. Ялангуяа 2014 оны Фукуокагийн 5 дахь Азийн урлагийн тэренал, 2019 оны Дэлхийн банкны үзэсгэлэн, 2022 оны Даадун олон улсын үзэсгэлэн зэрэг нь түүний уран бүтээлийн цар хүрээг харуулна. Шарвин Тамир 2016 онд Монгол зураг нийгэмлэгийн оны шилдэг зураач, 2016-аас 2017 онд Монгол Солонгосын Гранд Арт уралдаанд тусгай байв. 2021 онд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол, 2022 онд Даадун олон улсын үзэсгэлэнт тэргүүн байр, 2025 онд тусгаар тогтнол үзэсгэлэнт тусгай байр хүртсэн зэрэг олон шагналын эзэн юм. Монгол зургийн баялаг үеийг орчин үеийн урлагаар баяжуулж, дэлхийн тайзнаа өв соёлоо түгээгч Шарвин Тамир бол залуу уран бүтээлчдэд урам зориг өгөгч Монголын урлагийн бахархал юм. Уран бүтээлийн тухай яриа эхлэхгүй бол алдс болох бах. За энэ ямар уран бүтээл одоо яг төрж байна вэ? За би одоо нэг шинэ бүтээл дээр ажиллаж байна. Ер нь дуусах жоохон төгч байна. Тэгээд одоо ямар гэхээр юу л да яг нийгмээр одоогоор өгсөн юм алга. Гэхдээ ерөнхий утга бол жирийн л одоо нэг хонь амтны л төвслэл. Гэхдээ тэрний цаана бас утга байгаа. Тэр нь бол одоо шууд би одоо яг тэр ингээд нэг зохиол шиг ярьчих бас болохгүй. Гэхдээ энийг одоо хүн болгон өөрийнхөө тэр утгыг гаргаад уншина. Тэгээ миний бодол бол зүгээр л энгийн гоё юм хөвчлөлтэй. Тэгээд нэг өдөр ч гэсэн амтан ингэж бас болно шүү дээ. Тэгээд гоё хөвчлөлтэй найрсаг тийм байдлыг л харуулъя л гэж бодсон юм. Нэг тийм ерөнхийдөө бол зүгээр нэг тийм амар тийм эхнээс нь бодоход бол нэг зүгээр энгийн. Гэхдээ энгийн юмны цаан чин цаана утга агуулга, шүүмжлэл, өнгө төрөх тэгээд л байдаг. Тэгчин бол тэгээ хүн хүний өөрийнх нь бодоод олчих юм тэр болгон чинь шууд нэг тийм яг тийм гэсэн нэг тийм томьёо бол байхгүй тий. Энэ дээр байгаа зургийн тухай бас би асуумаар байна. За энэ завсрын хүн гэд бичиг тийм харагдаж байна л да. Энэ миний 22 оны үзэсгэлэн дээр тавьж исэн зураг л да. Тэгээд завсрын хүн гэд нэртэй бүтээл яг нөгөө гол санаа нь бол яг нөгөө сонио ингээ уншиж байгаа завсрын хүн гэсэн гоё өгүүлэл байсан байхгүй. Яг тэр өгүүллийн тэр чигт нь би угаасаа ингээд авч үлдэхийн тулд яг зурган дээр ингээ наагаад тэгээд дээр нь яг ингээд бүтээл болгоод хийж үтсэн. Гэхдээ нэг өнгө айс нь бол яг зүгээр яг утга агуулгын хувьд нэг тийм гонигтай ч юм шиг нэг хаврын нэг өдөр. Гэхдээ тэр нь бас нэг цаана бодол хэлсэн тийм утгатай. Судалгааны хувьд үзэх юм бол яг эртний энтхгийн 92-ын төсөл гэх юм уу да. Тэр юм босхны одоо гэж бас хэлж болно. Гэхдээ яг тэгж ч бас яахгүй. Ерхий төсөл нь бол ерөөхдөө нөгөө хамт байгаа тийм нөгөө нэг голдон төсөлсөн тэр
амьтдаар ч гэсэндээ нөгөө нэг хосуудыг бэлэгдсэн гэх юм уу да. Тийм утгатай. Миний 22 оны үзэсгэлэн чинь хайрын салхи гэдэг нэг яг хосууд зөвлөсөн тийм байсан. Тэгээд тэрэн жахтаа яг ингэж нөгөө нэг аз жаргалын үнэр гэсэн нэртэйгээр энэ бүтээлийн нэр нь аз жаргалын үнэр гэдэг ингээд их гоё тийм дулаан мэдрэмж яг тийм Монгол агаар амьсгал гэхдээ бас тэр хүний нөгөө цаат тийм нэг утгыг оруулаад тийм хөнгөн хийсэн. За. Их чинь ширээ ер нь бол зураач хүний ширээ бас их сэтгэл татдаг л да. Яагаад тэгэхээр энэжнээс л яг санаа ургаж гарч ирж том уран бүтээлүүд болж тойрогддог гэж тийм. Та энэ ширээгээ танилцуулаач. Энэ ялангуяа миний энд харагдаад байгаа дэвтэр бас их миний анхаарлыг татаад байна. Та тэрийг биднэрт бас. Тийм одоо үзүүлээч. Уран бүтээлчдийн яг нөгөө скет санаа гэдэг бол ер нь чухал шүү дээ. Яг бүх юм ингээ бодлоо зэгцлээд суугаад яг ингээд хийж явахдаа бүгдийг тэмдэглэж авна. Яг нөгөө ном бичиж байгаа хүн үг өгүүлбэг ингээд шийд болохын тулд бичдэхдээ яг адилхан яг анхны санаагаа тэмдэглэж авчаад тэгээ дараа нь тэрийг боловсруулад харахтаа зарим нэг бүтээл яг ингээд цааш нь дуусцснаар хүн харцдаг. Тэнгүүд ерөнхий нэг тавьчаад за энэ яг ингэж дуусах юм байна гэдгийг хүн өөрөө олоо харчих юм бол дараа нь нэг тийм амар нарийн эскиз гарахгүйгээр бараг дуусгачих ус болдог. Зарим нэг нь бол илүү тийм нарийн одоо хөдөлгөөн бүр бүх юмыг судалгаатайгаар хийх бас шаардлагатай. Ягаад гэвэл энэний цаана би юугаар илэрхийлэх үү, яаж хийх үү гэдгийн тулд дүрслэл болоо тэр хөдөлгөөн бүх юмыг л гаргахын тулд одоо энэ мэтлэн ингээл жижиг сажиг энэ тэндих эвтний зургуудын дэвсэлж бай, танка зургийн дэвсэлээс ч гэсэн ганц нэг нь аваа тэндээс нь яаж одоо би өөрийн болгож гоё хөдөлгөөн үүсгэх үү гэх юм уу те. Тэр чиглэлээр яханд бол одоо яалтчгүй ингээл жоохон багаар ингээл ажиллаад судлах хэрэгтэй л дээ. Зураач хүн асар их судалгаан дээрээс бүтээлээ тойрвдаг. Надад бол маш их суралцах зүйл байна гэж хараад байгаа. Яагаад гэхээр бид нэр өөрсдөө энэ зураачдын энэ ертөнцийг ойлгож иж дараагийн түвшинд илүү гой бүтээлүүдийг ойлгох иймэрхүү түвшинд очих байх. Сая Өмнө Говь аймагт хавар үзэсгэлэн зохион байгуулагдсан. Нүүдлийн үзэсгэлэн. Тэн дээр таны ямар бүтээл очсон байсан бэ? Тэн дээр би маргааш гэдэг нэртэй нэг бүтээл хийсэн. Тэр нэг том бишэлдээ нэг 60-40 хэмжээтэй бүтээл хийгээд тэгээд тэр бол ерөнхий утга нь бас яг нөгөө нэг сонингийн цаасны тэр гой өгнүүдээс оруулаад тэгээд яг тэр дал сонин гэдэг үед гарч ирсэн шүү дээ. Ил төдөөгийн тэр дал сонингийн маргааш нөгөө тэр өнөөдөр юу болох талаар бичсэн нэг хэсгийн тийм нөгөө афоризм шиг тийм өгнүүд байдаг. Тэд нар их гой санагдаад тэндээс би харж байгаад яг бурхны нөгөө нэг ханын зургийн юутай хослуулаад хийхдээ хүний одоо бодож байгаа өнөөдөр бол маргааш ч гэсэн хүн мэдэхгүй шүү дээ. Яг юу болохыг хэн ч гэсэн мэдэхгүй, минийхийг чи мэдэхгүй, чинийхийг ч би мэдэхгүй юм шиг яг тэгээд ер нь тийч өөрөө бас ганцхан нэг тийм энгийн үг мөртлөө бас амар утга агуулгатай гэсэн утгаас нь л нэг энгийн нэг тийм зураг. Энэ үзэсгэлэнд орно гэдэг нь уран бүтээлчийн хувьд ер нь яг юуг илэрхийлдэг юм. Тэгээд мөн үзэсгэлэн зохион байгуулна гэдэг бол бас их том ажил болдог тийм ээ. Тэгэхээр энэ үзэсгэлэнд орно гэдэг энэ одоо бас нэг хүлээлт байдгүй яадаг юм. Тийм шүү дээ. Яг үзэсгэлэнгүүд шинэ үзэсгэлэнгүүд одоо орно гэдэг чинь яг хувь хүнийхээ хувьд энд яг би юу хийж ингээ өөрийгөө бас арай өөр байдлаас нь яаж харах вэ гэдгээ бас нэг олж харна. Яг тийм хүмүүсийн зарим ойлгохгүйгээр бол яагаад энэ хүн ингээд нэг юм хийгээл зүгөөл аваачаал тавиад идэгин те. Тэгтээ тэр чинь бол цаанаа бол үргэлж өөрөөсөө шинийг хайж идэг, шинэ үзэсгэлэн хүртэл хүндэгдэг шүү дээ. Өмнөх үзэсгэлэнгээс арай өөрөөр би өөрөөсөө юу гаргах юм? Миний үзэл бодлын хэдэн жил яаж өөрчлөгдөж байгаа? Тэрийг өөр хинч мэдэхгүй шүү дээ. Би л мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэхдээ тэрийг одоо би өөрөө яаж илэрхийлэх вэ гэдэг чинь чухал байхгүй. Тэгэхээр тэр бодлогоныг бид нэг бодлын аюул азтай өөрийнхөө үзэл бодлыг зэгцлээд ингээд хийж бүтээгээд дараагийн юм дээр хийж гин. Нэг үзэсгэлэн дууснаад хүн өөрөө зарим нэг хүмүүс их бодоход бол амар хэм хийцэн юм шиг санагдчих магадгүй. Зарим нэг хүнд бол юу хийцэн дээ гэж өөрийгөө бодно. Яг тэрнтэй адилхан дараагийн үзэсгэлэн дээр би яг магадгүй одоо юу хийх юм, юу ч хийж чадахгүй ч юм шигч байж магадгүй шүү дээ. Эсвэл амарлаг гоё юм хийж магадгүй. Гэхдээ тэрийг өөрөө ч мэдэхгүй. Гэхдээ их гоё тийм нэг нууцлаг юмд өөрөө ингээ сориод байдаг юм болов л гэж боддөө шүү дээ. Одоо ном гэдэг чинь өөрөө нэг урлагийн айхтар төрөл шүү дээ. Тэр дотор ингээд уран зургууд ороод явхлаараа бүр баялаг болдог шүү дээ. Энэ зургуудыг ингээ хараад байсан чинь ингээ номны нэг хавцсны тэгээд нэг бүлгийн ихлийн зургууд баймаар тийм
маш их гоё бүтээлүүд харагдаад байна л да. За танд ингээ нэг хүн за миний номны нэг юм cover зураг одоо энэ зургуудаас бүлгийн эхлэлийн зураг мураг тавья гэвэл та нээлттэй юу? Тийм болно шүү дээ. Гэвэл тийм ер нь надад ч юм бол яг нөгөө миний санаа тэмдэглэгээ маягийн л юмнууд гэх юм уу? Яг нөгөө скиз маягтай. Гэхдээ яг тэрийг ингээд нэг уран бүтээлч хүмүүс чинь жижиг юм хийсэн гэсэн дуусах гад нэг гоё өрөө болгочихъя гэдэг. Тэгээд л зарим нь дуусгаад бүр тавиад л хийчдгийн. Тэгээд тэр нь бас өөртөө бас гоё юу та. Тэгээд тэндээсээ бас өөрийнхөө хийсэн юмнаас дахиад санаа авна шүү дээ. Энэ чинь би бас ингэ бодоод хийцэн биз дээ. Дараа нь бас нэг юм хийчихвэл гэж бодоол тий. Энэ надад их гоё санагдаад байгаа байхгүй ингээд нэг уул явснаа ингээ хүний бие болоод дэвшлэл. Тийм. Энэ санаанууд юу н хаанаас ирдэг юм бэ? Ер нь нэг огт байхгүй юмнаас гарна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр чинь өөрийнх нь харж исэн нөгөө нэг наадах чинь л ихэд ханын зураг мөргүүд үүд шүү дээ. Эвтний ханын зургуудын хэсэг мэсгүүдийн нэг жижиг деталь харангуйтаа эн чинь бас ингэж эннээс нь хэвлэх нь яг ямар гоё сэтгэлгээ ямар гоё юу вэ гэж бодох ч юм уу те. Тэндээс чинь юм ер нь гарч ирэн л дээ. Тэрнээс бүтэхийн санаанууд. Тий, ер нь их юм үзэж харах чинь бас аюу чухал шүү дээ. Юм үзэж хараад ингэ явж байхдаа ингэ ном үзэжсэн ч гэсэн ямар гоё юу вэ? Эн чинь сэтгэлгээг нь уушин, өнгө төрхийн уушин тэгжээтэл чинь би нэр ингэж бас бодож болох юм байна гэл ер нь бүх юм чинь судалгаан дээр л үндэслэж мэдээр харсан гараар хийсэн болгоно л. Энэ одоо яг гэр хорооллыг бас өөрөө зохиомжоор зурсан юм шүү та. Тийм. Яг гэр хорооллыг тий. Яг ингээд хашааныхаа гадаа байгаа харж байгаа юм шиг тий. Бүх юмд ингээ өөрийнхөө юм гоё бүтээлчэд тэгсэн мөртлөө гоё урлагийн яг мэрэгжлийн хүмүүстэй гоё хамтарч ажилласан тийм юм чинь дараа нь боловсрол эзэмшиж байгаа хүмүүс нь чухал байхгүй. Яагаад гэвэл монголчууд чинь тэр тусмаа өөрсдөө нөгөө айгүйх өндөр зэрэглэлийн имийг эдэлж хэрэгжилж исэн хүмүүс чинь зүгээр нэг ном унших нэг юм хэрэглэхтэй хүртэл тэр гоё өндөр түвшинд байвал гоё штэ. Тэгэрийг хараад өссөн хүүхэд мэдээж яг л тийм төвшний имийг эдэлж хэрэгжилж сурна гэсэн үг штэ. Таны хувьд Монгол зураг гэж юу илэрхийлдэг вэ? Яагаад энэ урлаг руу ер нь яваад орчих вэ? Монгол зураг гэдгийг бол одоо маш олон судлаачтай өөр өөрөөр тайлбарлсан байдаг. Одоо манайхаас чинь уран чимэг өгш байна, бат зураг доктор байна, тэгээд баяр дураг өгш гэл ер нь байна. Маш олон хүмүүс ер нь өөр өөрөөр тайлбарлаад яасан. Гэхдээ эн чинь бол яг одоогоор тогтсон тийм нэг юу нь бол хүний тайлбарл байдаг. Гэхдээ миний бодлоор бол Монгол зураг гэдэг бол өөрөө яг Монгол хүний оюуны орон зайд хийгдэж байгаа маш том эрхчлөлтөд шинэ урлаг л гэж харж байгаа. Гэтэ яг анх орж явахдаа бол тэгж мэдэхгүй шүү дээ. Анх орж явахдаа бол яг л зүгээр хараад сурчээ гэдэл хэцүү үед нь хэцүү санагдаад л тэгжсэн болохоос тэрнээс биш одоо ингээд олон жил ингээ хийгээд нэг жоохоо сураад эхэлж яхад ч өөрөө ямар гоё тийм нэг шинэ одоо урлагийн нэг төрөл болж үүсэж байна л да. Одоо ч гэсэн хүмүүсийн сонирхлыг тэрнийгээрээ татчих штэ хүмүүсийнхийг дэлхийн нийтийн юунд шинэ соёлыг хайж ин, шинэ юмыг хайж ин. Тэн дотор юуг хайгаад байна гэхээр нууцлаг тэр соёлын агуулмжийг л хүмүүс хайж штэ. Тэнд бол яалчгүй Монголыг яагаад сонирхоод байгаа гэхээр тэр шинэ соёлын юм байна. Урлагч гэсэн энэ соёлоороо илэрхийлсэн маш том өвөрмөц илэрхийлэмж байна гэж хүмүүс харжлаа л да. Тийм учраас одоо яг ийм тийм гэж тодорхойлох ч юм одоо бас одоо хүн болгон л өөрөөхөө бас тодорхойлж байна шүү дээ. Тийм шүү дээ. Монгол зураг бусад одоо зургуудаас одоо ингээ ялгахдах одоо элементүүд ч ямар нэгэн байдлын нэг зургийн стил тийм нэг юм байдаг бах тий. Яг юугаараа ялгардаг юм бол Монгол зургийн гол онцлог нь бодит төслөлөөс аваад хийсвэр орон зай тэрийг илэрхийлж байна. Тэгээд өнгө болоо сэтгэлгээний явц нь өөрөө маш том одоо нүүдэлчдийн ухаан гэдэг чигийг Монгол ухаан соёл түүх шингэж тэрэндээ орж байгаараа илүү онцлогтой. Тийм учраас Монгол зургийг зурж байгаа хүн өөрөө бас түүх соёл угсаатнаа мэддэг байх. Тэгээд дээрээс нь тэр нөгөө нэг сэтгэлгээ гэдэг маш том зүйл ба шүү дээ. Сэтгэлгээ бол айгүй чухал. Ямар ч нөгөө нэг гадны хүн энийг зураад ирсэн чинь энэ сэтгэлгээ чамд л надад л байна уу гэхээс бас нэг өөр хүнд энэ л байхгүй байхгүй. Тэгэхээр чинь энийг яаж бодож сэтгэж хийх вэ гэдэг чинь Монгол сэтгэлгээ тэндээс үнэвдэхгүй юу те. Тэгээд цаашаа бодохоор чинь Монголын ардын аман зохиол бай, зүс зүг бай, тэн тунд юу нуугдаж чинь тэрийг уншиж судалж тэрүүгээр би юу илэрхийлэх үү гэдгээ бас бодно. Тэгээд ингээд цааш нь ингээд улам ингээд судлаа бодохоор чинь сэтгэлгээний том орон зайны урлаг болж эхэлж байгаа юм. Тийм байна. Маш их одоо өрмөц сэтгэлгээ юм шиг надад санагдаад байгаа юм. Өрмөцөөр илэрхийлдэг.
Тийш үү. Ялангуяа таны зургуудыг харахаар зэрэг ингээл шатаар дэшээ өгсөөл ингээл явж байгаа. Тэгээл тэр зохиомж дотор маш их олон төрлийн зүйлсүүдийг ингээ харуулдаг. Дээр нь одоо нэг Монгол ахуй амьдрал усыг шингээд байдаг л. Таны одоо зургуудыг одоо өнгөөр тодорхойлвол ер нь ямар өнгүүдийг илүү ингэж илүү тусгаж авдаг юм бэ? Энэ бол уран бүтээлч болго өөр нэг өнгөтэй байдаг гэж санагдаад байдаг. Гэтэ өнгө чинь яг нэг хүний бодол сэтгэлээс шалтгаалаад өөрчлөгддөг баг. Яг өмнө нь бол би өөрийгөө ингээ бодоод үзэхэд миний өмнөх юмнууд бол зарим нь бол арай өөр өнгөтэй байсан бол одоо хийж байгаа нэг өнгө яг бүгд адилхан болж байгаа жишээ нь нэг тийм хуучны юм шиг юм. Гэтэ яг хот чинь яг юу гаргах гэж байна гэдгээс бас шалтгаалаад зорилгоосоо шалтгаалаад өнгө нь өөрчлөж тий. Бүгдийг ашиглаж байна те ер нь. Яг уран бүтээлч хүмүүс чинь бүгд ингэ судалгаа хийж насан туршдаа л өөрөө өөрийгөө судлаад би одоо ийм хийж чадах юм болоо чадахгүй юм болоо ч гэх юм уу тий. Би одоо нэг иймэрхүү юм хийжвэл за энэ чараа болсонгүй дэж байгаа шал тэнийг юм хийжлээч гэдэг шиг. Тэгэл нөгөө нэг өөрөөсөө сарил аваад л яваад байгаа байхгүй. За би танаас нэг хэдэн билет асуулт асууя заяа богинохон. Та ер нь хамгийн түрүүнд ер нь Монголын байгалийн ямар элементийг зурхыг илүү тэмүүлдэг вэ? Гоё юм маш том тал. Хэрвээ Монгол зургаар нэг л өнгө ашиглаж зураа гэх юм бол та ямар өнгийг ашиглах вэ? Одоо яг над бууж байгаа нь бол юм номин ногоонд өнгө гэл. Таны одоо зурагт маш их давтагддаг тэр бэлэгдэл төрс юу вэ? Амтны 5 шүү амтын мал юм уу? Монгол зургийн талаар хамгийн их буруугаар ойлгогддог одоо энэ гадуурх одоо тэр энийг л буруу тодорхойлоод байна да гэж боддог юу вэ? Хүмүүсийн бодлол бол орон зай байхгүй гэдэг үг бол надад бол маш буруу гэж боддог. Таны уралд хамгийн хэрэглэгддэг зургийн хэрэгсэл юу вэ? Харандаа л одоо эхлээд хэрвээ таныг шууд одоо нэг төв хүн зураа гэвэл та хэнийг зурах вэ? мэдгүй одоо зүгээр нэг яг ихтер юм гэж мэдгүй яг нэг зүгээр эмхтэй хатан матны л хөрвөл бодох байх та. Та одоо ингэ бодоход хамгийн хурдан зурсан зураг хэдэн цагийн дотор зураад дуусгасан бэ? Бүтээл болгож. Одоо цагаар бодож болохгүй хаа. Мэдгүй одоо цагаар бодохоор чи үгүй яг жижигхэн нөгөө нэг юм юунууд байна. Яг нөгөө нэг жижигхэн юм нэг хэсгийн юм гялс дуусгачдаг тийм нэг ганц нэг бүтээлүүд бас байдаг юм. Одоо яг санахгүй байна. Монгол зургийн хамгийн хэцүү одоо яг тэр зургийнх нь элемент одоо ямар нэг хэсэг байдаг уу? Ер нь Монгол зургийн уус галж жоохон хэцүү шүү дээ. Таны мөрөөдлийн үзэсгэлэн хаана болоосоо гэж боддог вэ? Мөрөөдлийн үзэсгэлэн үү? Яг хаанч гэж нэг байнга боддгоо. Гэхдээ ер нь мөрөөдлийн үзэсгэлэн яг өөрийнхөө гоё хийгсэн юм хийгээд маш гоё олонний хүртэл болгоод бас олон одоо судлаач яг мэрэгжлийн хүмүүсийн төвшөнд гоё хөрсөн юм хийвдэл гоё шүү дээ. Хаана гэдэг нь бол хамаагүй тий. Гадаад ч ч Монголч хамаагүй. Гадаад ч байсан ч болно тий. За таны одоо таач мэдээж энэ маш олон зураг уран бүтээл төрөвсөн байгаа. Тэгээд зураач ихэвчлэн бүх зургаал миний одоо өр хөгөд миний бүтээл гэж ярьдаг л да. Гэхдээ хамгийн гоё онцлог тэр бүтээл маань одоо миний хувьд бол их даацтай болцсон шүү гэж тэгж үнэлэг боддог. Би нэг өмнө үзэсгэлэн дээр 19 оны үзэсгэлэн дээр гаргаж ирсэн тэр орон зай үйлдвэрсүүд гэдэг нэртэй бүтээл байдгийг. Тэр бүтээл бол одоо яг тухайн үед яг ингээд их гоё хийгэрсэн юм а хийж чадаад яасан хүмүүст ч бас гоё хүрчилсэн л да. Тэрийг бол гэж бодож байна. Гэхдээ одоо яг тэрийг бодож байгаа боловч бас тэрийг ингээд яага бодож байгаа гэхээр одоо яг тэрийг намайг яг хуулаад хийгээд гэх юм бол би тэрийг хийж чадахгүй болох байхгүй. Яг тэр үеийн сэтгэл зүй тэн дээр амар орж исэн. Тэр үеийн бүх юм байсан болохоор тэрийг би дахиж хизээж хуулж чадахгүй, тэрийг би гаргаж чадахгүй. Тэгэхээр одоо ер нь тиймэрхүү бүтээл илүү гоё юу. Та Монгол зургаар бас уран бүтээлээ төрөвдөг. Энэ нүгээр бас мэрэгшсэн хүний хувьд Монгол зургийн хөгжил өнөөдөр Монголд ямар байна гэж боддог ба та? Монгол зургийн хөгжил бол маш өндөр түвшинд хүрч байгаа. Өмнө 20 жилийн өмнө, 20 30 жилийн өмнө хэлэхэд бол хүмүүс их явцаа хөгжүүлж исэн бол одоо бол Монгол зургийн уран бүтээлч дэлхийн түвшинд маш олон чиглэлээр хийж хүрэх чадвар сайтай уран бүтээлч болсон гэж бодож байна. Ер нь одоо миний зүгээр харж байгаагаар манай одоо Монгол зураг маань их олон төрлийн материал дээр л зураг зурдаг юм шиг байна. Одоо ямар материал дээр зурдаг юм бэ? Энэ бол яг уламжлалт грунт бэлдээд өөрсдөө бэлдээд хийдэг даавн дээр хийж гин. Зарим нэг нь бол одоо сүүлд яг бэлэн цотон гоё юунууд гоё нарийн ширхтээ юунууд хэрэгжилж гин. Бас зарим нь бол одоо цаасан дээр хийж гин.
муутуу цаасан дээр ч гэсэн хийж гин. Ер нь аль аль нь ч гэсэн яг юугаарч хийсэн яг тэр дээрх төсөл нь өөрөө яг тэр юу өгүүлж ийн л гэдэг чухал учраас материал техник бол ихтэй мэдээ сайн байх хэвээр олон жил хадгалагдах хэвээр олон жил хадгалахад чинь насжилтдаг чинь байх хэвээр. Гэтэ цаас ч гэсэнтэй их гоё хамгийн яг аваад үзэх цаас бол бас олон жил хадгалагдчих чаддаг бас нэг төрөлтөө. Гэхдээ юунд ч хийсэн бол болно л гэж боддоо шүү дээ. Канвастай зочин маань одоо нэг юм канвас танд бэлгэлж байна. Баярлалаа. Бүх юм цагаанаас эхэлдэг те. За баярлалаа. Одоо ингэ бэлгэлж байгаа юм шүү. За бэлгэлжтэйг маш сайхан ярилцлаа. Одоо ile workshop руу орж болох уу? Тийм. За та юу гэж бодож байна? Одоо Юу хийх үү гэж үү? тий юу хийвэл дээр вэ? Би бол мэдээж анхлан суралцагч сайн зурж чадахгүй. Энэ зургийн бас энэ төслөх урлагийн боловсролыг баг зэрэг бас энэ хөө одоо хийж байгаа ажлаараа бас харуулъя гэж бодоод байгаа. Тэгэхээр энэ одоо канвас дээр одоо таны аргачлалаар зурвал одоо ямар зураг зурвал илүү бас амар байх бол энэ тэгээ Монгол зургийн мэдээж илмэд орсон зураг зурах байх гэж бодоод байна. Зөв. Яг миний зүгээр бодож байгаа бодол болохоор танаас юу гээ заалгыг гэхэлэр ямар ч хонь зурулмаар байгаа. Ягаад хонь зурулах гэдэг вэ гэхэлэр би ч өөрөө нөгөө хонь жоохон илэгтэй дуртай. Тий, тэгээд дээр нь Монгол гэр бай гэсэн юм бодол төрөнгүүд хонь Монгол гэр хоёр ч угаасаа л зохиомжийн зохицсон шүү дээ. Тий. Тий, одоо чи яг энэ дээр юу хиймээр байна? Тэрийг эхлээд ингээд нэг ихээр байрлалыг олно гэсэн үг шүү дээ. Талбай дээр чи ирэхэд энэ одоо чиний орон зай гэж бодох юм бол чи тэрэн дээр одоо нөгөө нэг үрэлт хийн шүү дээ. Хаана юуг нь тавих уу гэл тий. Хаана юу тавихаас чинь шалтгаалаад дараа нь хамгийн сүүл яаж дуусах уу гэдгээ чи өөрөө бас хараа шүү дээ. Тэгээд харьцаа хэмжээгээ харж агаад юу хийх үү гэдгээ бодоод за чи юу хийгээ бодож чинь тэгээд одоо өөрийнхөө чи нэг ихээр байрлуул та. Шууд Монголыг ерөнхийдөө монгол хүн бол онл зурж чадах байх гэж би бодож байгаа. Тэгэхээр нэг монгол гэрийн одоо нэг юм байдаг шүү дээ тий. Отгон тэнгэр хайрхныг бас нэлээд харддаг байхгүй юу? Отгон тэнгэр хайрхныг энэ дээр зүгээр өөрийнхөө нөгөө юугаар төсөөлөж зурчих. Окей, одоо энд бадруунд байдаг. Одоо энд нэг хонь явуучих уу? Хонь харин би одоо зурч чадах шүү дээ. Яах вэ? Шууд энэс харжаад өөрөө зурчих уу? Тий, эсвэл тэгж болно. Эсвэл чи зүгээр тэмдэглээд нэг ингэсгээд нэг 100% дөө ингээд ганцгаа тэмдэглээл л өгчих. За. Монгол зургийн юунд чинь бас нэг том байж болно. За. Тэр чинь бас нэг юмд байна штэ. Чи юг үзүүлэх гээд байгаа юм бэ гэсэн зэрэг зиндааны асуудал ч бас том жижигээр одоо нүүдэлчдийн урлагийн Монгол зургийн бас юунд харагддаг. Тэр чинь бас сэтгэлгээ гэж нэг юм байна л та. Одоо шууд ингэж юу? Одоо шууд хоноо жоохон нарийнж байгаа шууд доод суур өнгөө жоохон тэнхээ нөгөө өгч жагаад бусад өнгөө ингэ таглаж эхлэв. Ингээд хүлэн ингэж явна. Одоо энэ нэлээд толгойн мэдээж нөгөө хоньны төсөл чинь нэг иймэрхүү шүү дээ. Бүгд хомгор хонь бид ингээд ер нь баг болчихж байгаа шүү дээ. Тийм байна. Тэгээд ингээд сүүлээ бас мэдээж чинь нөгөө нэг гоё байна. За бас тийм биш үү? Бас нарийн юмнуудаа ингэж гаргаж ирэх юм. Ингээд нарийн юм даа. Чин антомтой амтсан шүү дээ. Антомтой шүү дээ. Антомын дагуу явна. Одоо эн чинь бас хичнээн цаашаа харсан ч гэсэн энэний цаана нуруу байна, сүүл байна, энд бас хүл байна. Жохоо. За нөгөө чи. Одоо чинь доод газраа ингээд нэг юу яаж гэж бодлоо л да. Ногоон бороор халиад. Тий. За. Өнгө одоо нөгөө акрилка ингээд жоох усаар биерээ оргож жагаад ингээд холилт хийчихэж байгаа юм байна. Бас их бүрэг шинхэн биш ингээд хийгээд яаж та. Одоо энэ дээр шууд ингээд хөнкөө өгч одоо цаа уулын хэсгээ чи өөрөө мэдж байгаагаар ингээд тий энэ хэсэг нь бол жоохон ингэсгэд чиний энэ ясан өнгөнүүд эднийг үлдээч гэсэн үг байхгүй. Нөгөө тойрсон. Одоо цоолж таглана гэсэн утгатай юм. Тэгээ энэ нөгөө акрилик учраас жоохон яг Монгол зэргийн нөгөө бурхны юм шиг тэгж ер нь жоохон услахыг ингээ хөнгөн хийчих. Тэгэхгүй бол энэ чинь бас их нөгөө нэг цоолж явах юм бол ирэхэд би нэг жоохон эхлээд нэг юм юуг нь өнгөн ингээд гаргачихж байгаа. За. Тэмдэглэгээ маягаар гэх юм уу? За тийм. Дараа нь ингээд жоохон бүтүүлээд. Дараа нь чинь нэлээ нөгөө хитээ давхарлаж гоё жиг тус болгодог. Бас. Одоо тэр мэд чинь бас ингээд ер нь хитээ давхарлаж ич л ингэж
зарим нэг гоё жигд болно шүү дээ. Гоё нэг цул биш ажиллагаатай болохын тулд одоо хаанаас нэхлэх үү? Эндээс нэхлэлд одоо жишээ нь чулууны хэлбэр шиг юм шиг тий. Иймэрхүү ингээд одоо энэ дэр нь ингэж хийнгүүт дараа нь чи ингээд өөрөө шууд дүүргээс хийчих болно. Бүгдийн үү? Ингээ бүрхөдөд ч юм уу ингэж жоохон юм маягтай ингээд хийчих болж фактор маягтай. Фактор маягт тэгвэл илүү гоё бас сонирхолтой энэ чиний зурагчин хурдан ингэж дуусгахын тулд энийг бол жижиг томыг болж өөрийнхөө дураар л хий. Тийм байна. Бүтээлийн шинжтэй болох гэдэг. Аль болох бага хугацаанд дуусгах л хэрэгтэй шүү дээ. Тийм байна. Газар нь гайгүй. Газар нь гайгүй. Газрын бол их хэрэггүй юу? Газар нь бүр ингээ гоё нарийн яах юм бол гоё өвс мөвсний гоё самнаа хийж болно. Самнж болно тий. Өвс хийж болно гэсэн үг тий. Тий. Самнаа гэдэг ингээд яатсан аа. Тэгэж бас гоё болно. Болно. Орох ёстой зураг ингээд орох ёстой юм шүү тий. Илүү төтөө юм ихээр бүр заавараа л. Тий шүү дээ. За ямар ч байсан хонио ингээд сайхан зурлаа. Тэгээд яг энэ хойно үзэгчтэй хэлэхэд бол энэ Монгол зургийн маргаар зурны гэдэг контри урлаг юм шүү. Би тэгж ойлголоо. Контрол их гоё ингээл донжиг нь болоод очвол ер нь бол маш гоё юм байна. Тэгэхээр энэ контрийг хийж сурахын тулд маш их дадлага, маш их олон удаагийн зураг зурж ижил сайжрах юм байна тий. Тийм ер нь бас Монгол зурагч одоо аль шүүгчсэн нэлээ их хийж ижил ер нь гарч орно гэсэн үг. Та ч үгүй оюутан байхад ч амар их хоньмон зурулдаг гэсэн л яасан гэлээ. Тийм шүү дээ. Оюутан байх чинь бол бид нар чи яг сурах явц юм чинь өдөрт хэдэн хуц муц хиймийгэл байх юм хуулж сурна шүү дээ. Тэгжээ сүулдэ нөгөө нэг нүдэ анид чижсэн ч гэсэн бараг л тогтохоор тэгээ зургээл тэгэл хийлэн л тий. Оюун санаа тий. За тамирчтай маш их баярлалаа. Зураг маань маш гоё боллоо. Тэгээд юу яа энэ дээр нэг дурсгалын бичүүлж аавна. Маш их баярлалаа. Ер нь бол хоньныг яаж зурхыг ойлгочлоо. Ер нь энэ контрыг ингэж тавих юм байна. Одоо энэ шингэн ингэж ажиллах юм байна гэдгийг хүртэл ойлгочлоо. Би маш их зүйлийг сурч явлаа. Тэгээд эргээд бас үзэгчд маань харж ойлгож авсан баг гэд найдаж байна. Тэгээд тамирчтай маш их баярлалаа. Тэгээд танд шинэ амжилт хүсье. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд цаашаа явал угаасаа нэлээ их нөгөө хийх юм мэдээж олон байгаа шүү дээ. Тэгжээж л нөгөө өнгө тавлах бүх юм нарийн цаана зөндөө юм байна. Тэгээд тийм байна. Ийм юу биш үү тий. Энэ миний ингээд жоохон зэгцлэхийн тулд дахиад ингээд жоохон өнгөөр янзлаад дахиад энэ минь илүү гоё нарийн ажиллагаа өгөөд одоо энэ нэг харандаа марандаа нэм дахиад гоё өнгө мөнгө ингээд таглаад